хууль тогтоол дээр маш тодорхой заасан байгаа. Ялангуяа тэр хууль тогтоолын хүрээнд нийцүүлээд ер нь бол тэр Далдуурхан бүтээн байгуулалтууд банкны хэрэгжилтийг одоо сайжруулах тал дээр бол сонцгой анхаарч ажилладаг. Монгол талын өгөөжийг 53%-аар буулгахгүй байх ёстой гэдээ тодорхой заалтуудыг бол өгсөн. За яг энэ одоо чиглэлийн хүрээнд засгийн газар бол бас ажил үйл ажиллагаагаа цааш нь идэвхжүүлээд одоо ширээний ард суух одоо ажлыг бол хийхээр бид нар бэлтгэлээ бол хангаж байгаа. Ерөнхий сайдын нүгээс ажлын хэсэг албан ёсоор одоо байгуулагдаж захирамжаар гарч одоо албан ёсоор байгуулагдаад ирэх ёстой. Ер нь бол оюутан дараагаар бий ахлах байх гэж ойлгож байна. Ерөнхий засгийн газрын хэрэг газрын дарга анхлаад сангийн сайд бол одоо тэр татвар хураамжтай холбоотой хөв нийлүүлэгчдийн зээлийн санхүүгийн их усртай холбоотой ажил хэсэг ахлах байх. За эрчим хүчний сайд бол эрчим хүчтэй холбоотой захлаа станцын их усрыг барих одоо ажлыг хэсэг ахлах байх. За миний бие бол энэ юуны оюут толгойн одоо тэзүү болон одоо холбогдох одоо энэ уудуурхайтай холбоотой тэзүүтэй холбоотой ажлын хэсгээ бас ахлаад ингээд явах байх. За байгаль орчны үнэлгээтэй холбоотой мэдээж байгаль орчны сайдууд тэр хэсгээ ахлах байх. Гэсэн ийм л одоо ерөнхий ойлголттой байна. Тэгэхээр бол оюутан дарга албан ёсоор одоо ажлын хэсэг байгуулагдсан дараагаар бол энэ ажлын хэсгийн одоо нөхцөлөд уулзж бодлогын хэмжээнд асуудал яриад яг хөрхийн 90 дугаар тогтоолын дагуу үүрэг чиглэл өгөх хаа гэж бодож байна. Энэ твитлээс зөвлөх үйлчилгээний хуулийн газрууд тодорцсон гэж байна. Зөвлөх үйлчилгээнд одоогийн байдлаар хэдэн төгрөг зарцуулаад байгаа вэ? За сайжруулсан түвшний нийлүүл буюу түүхийн үед хомсдолд орсон эргэжил энэ сайжруулсан түвшний хөтөлбөрчин зогсчих үедээ гэсэн мэдээлэл байгаа даа л да алтандас. Тэгэхээр түүхийн үед нь байгаа юу нийлүүлэлтийн сүлжээн дээр нүүрсний хогоор одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа гэсэн шүү дээ. 3 дугаар асуулт нь 34 сая тонн одоо нүүрс бол экспортод гарсан байна. 42 сая тонны гаргана гэж төсөөлөд төсөө баталсан. Эх оны төсөв яг ийм байгаа. Тэгэхээр үнэхээр Монгол улс эх он энэ жил 34 байна. Эх онд энэ төлөвлөгөө биелэх боломжтой гэж үзэж байна. За Буудлагын төлбөрийн яамнаас 2019 онд төлөвлөгөө баталж өгсөн байна. Мэргэжлийн байгууллага 32 сая тонноор бид нар баталж өгсөн. За төсөв баталгаас хамгийн амдаар 42 сая тонн болсон. Тэгээ бидний баталсан төлөвлөгөө бол ер нь биелээ явж байгаа. Миний тэр нөгөө та бүхэнд өгсөн мэдээлэл төлөвлөгөө биелж байгаа гэдэг чинь манай яамнаас өгсөн төлөвлөгөө биелээ явж байгаа. За мэдээж одоо засгийн хурлаар баталсан тогтоол учраас их хурлаар орсон учраас бид нэр 42 сая тонн хүрэхээр бол одоо бүхий л одоо боломж олцоогоо бас дайшлаад ажиллаж байгаа. За 11 сар 12 сар 1 сар бол бүгдээрээ хятад улсын нүүрсний одоо үйлдвэрлэлийнхаа дотоод хэрэгцээг хангах тийм зохицуулт хийдэг улирал. Энд бол ямар нэгэн улс төрийн шалтгаан байхгүй гэж бодож байгаа. Мэдээж ямар ч улс ч гэсэн дотоодын үйлдвэрлэлийнхаа тэнцвэртэй байдлыг хангах үүднээс тухайн одоо улирал бол бас зохицуулттай хийдэг нь манай татаа хавтаа шууд холбоотой болчиход байгаа. Тэгэхээр манай экспортод шууд нөлөөлж байна гэж ойлгож байна. За сайжруулсан түвшний түүхий дуусахгүй. Энэ явдгаараа яваа. Энэ тал дээр хүмүүс бол одоо өмсүүд болон мэргэжлийн усууд бол өөр өөрсдөө байр суурийг хэлсэн хэлээ явж байгаа. Энэ төвшөнд бол мэдээж энэ төгс юм гэж байхгүй шүү дээ. Тодорхой хэмжээнд сайжруулах, тодорхой хэмжээнд бид нэр өшөө одоо тэр түгээлтийнхаа асуудал, тээвэрлэлтийнхаа асуудал, борлуулалтынхаа асуудал, тэнд ажиллаж байгаа 3000 гаруй ажилчин албан хаагчдын одоо ажиллах нөхцөлийг бид нэр одоо сайжруулах гэдэг олон зүйлүүдийг л одоо бид нар үе шаттайгаар одоо сайжруулж хийх хэрэгтэй гэсэн энэ төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Түүхийн эдгээр сон гэж байхгүй. Төрш үйлдвэрлэл нь манай дараа жилээс бид нар хүчтэй нэмэгдүүлээд өшөө одоо үйлдвэрийн тоог нэмэгдүүлэх энэ ажил руу бас чиглэлээ хандуулах ёстой. Гол нь тэр үйлдвэрлэлд ажиллаж байгаа ажилчдын бас эрүүл аюулгүй орчин гэдэг нь бас туйлын чухал байна. Энэ дээр бас энэ хариуцж байгаа тэр төршний үйлдвэрийн удирдлагууд дарганаар бол ахад нэг одоо тийм шинжилсэн хувилбар гаргаад ер нь бол тэр нүүрсийг одоо нөгөө юунд боловсруулах төвшингийнхаа үйлдвэрийг яг тэр нөгөө Төв аймгийн сэргэлэн сумын нутагт байгаа гүндэн аваач одоо бас үйлдвэрээ давхар бариад эргээд энд нь болохоор яг орчин үеийн шаардлагад нийцсэн тийм одоо эко одоо үйлдвэр байх ёстой гэдэг ийм саналыг өсгөлөөр хамгаалах дарга болдог танилцуул явсан. За энийг бол мэдээж 5 сарын саяд одоо бас хариуцаа явж байгаа учраас яг нарийн одоо мэдээллүүд бол тэнд байгаа. За нийт боловсруулах үйлдвэр гэсэн дээ. За нийт боловсруулах үйлдвэрийн төслийн үйл явцад хэв явж байгаа. Хурд таа явж байгаа. Бид бол ер нь
60 гаруй одоо улсуудад энэ юуны компани үйл ажиллагаанд бол бас яг мэргэжлийн зүгээс бол одоо өдөртний үйл ажиллагаанд оролцоод ингээд явж байгаа. Төслийн үйл явц бол ер нь төлөвлөснөөс урдаа явж байгаа. Техник эдийн засгийн үндэслэлийг бол одоо хүлээгээд авчихсан. Одоо дараагийн шатны хэлцээрийн ажлуудад үе шаттай хийгдэн. Энэ өөрөө маш том төсөл учраас манайхан нөгөө нэг жижигхэн цементний одоо шинэ бодлогын цех юм шиг эсвэл нөгөө маркийн одоо нөгөө нэг хөгцаавын цементний үйлдвэр шиг төсөөлөд байгаа. Эннээс 11 дахин том одоо үйлдвэрийн байгууллага бий болно шүү дээ. Тэгэхээр энд бол мэдээж зөвхөн нэг хоёр хүн хоорондоо бичих цаас солилцож байгаа юм шиг эсвэл юм Канадад нэгэндээ өгж байгаа юм шиг өрөөсөө биш. Энд яг мэргэжлийн улсуудыг нарийн тооцоо судалгаад тэр суусан хугацаа шаардсан ажил одоо бас давхар явж байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Гацаад удаад байгаа шалтгаан ерөөсөө байхгүй. Яг төлөвлөгөөний дагуу төлөвлөсөн хугацаанаас шарна хугацаагаа бол хэмнээд хурдан ажиллаж байгаа гэж таах юм ойлгож байна. Энд дөрөс гацсан зүйл байхгүй. Нийт улсрал хөлдөрүүл яг хугацаанд одоо ашиглалтанд орно гэж бодож байна. IT өв дээр нөгөө зөвлөх үйлчлэгэн дээр одоогийн байдлаар ямар зардал гарах? За би одоо яг хариуцж байгаа чахлууд нь алга байна. Тэгээ танаас эх хонд уулуурхаан салбарт хэрэгжих томоохон тийм төсөл байна уу? Онцлог ямар эх оны бүтээн байгуулалт танаа яам хариуцсан энэ салбар дээр хийгдэх онцлог ажлуудаас мэдээлж. За Эрдэнэс тавхлахоо компани удирдлагууд ирэх байна. Энэ оны эцэс болоод бас нөгөө төсөв төлөвлөгөөгөө бүгдээрээ бас ажиллаж байгаа. Төсөв төлөвлөгөөгөө батлуулах, төлөвлөгөөгөө шахаж ажилладаг үр даалгаврыг 7 хоног тутмын шуурхай дээр бас өгж байгаа. Тийм учраас яг Наранхуй захирал, болон гаамт захирлууд тэр зөвлөх үйлчлэгнийх нь нарийн тоо баримтуудыг бас өөрсдөө бас мэдээлэл хэрэгсэлээс өгөх байхаа. Тэр бол угаасаа яг л нөгөө төрөм журмынхаа хүрээнд бий явж байгаа гэж ойлгож байгаа. Хууль зүйн хүрээнд. Дахиад зарцуулалт нь ч гэсэн сэлдүүд явж байгаа. Тэр дээр зарцуулалтын тоо баримтуудыг таамаг мэдээлэл өгөх байх. Тэрийг бэлтгэж байгаа гэж би ойлгосон Наранхуй захирлыг. За дарах нь үлээ. Тэгээ уулуурхаан салбаргүйгээр энэ Монгол улсын эдийн засгийг бол бид төсөөлшгүй. Ер нь бол энэ яг Монгол улсын эдийн засгийн гол локомотив буюу зүтгүүр салбар бол уулуурхаан салбараа. Тийм учраас энэ салбарыг бид нэр тогтвортой байлгах, энэ салбарт бид нэр одоо бас хөрөнгө оруулалтыг татах, энэ салбараар дамжиж бусад салбараа бид нэр одоо дунд болон урт хугацаанд дэмжлэг үзүүлэх, ингэж эдийн засгийг одоо солонгоруулах бодлого явуулах гэсэн юм одоо юу бодлоготой явж байгаа. Тиймийн тулд уулуурхаан салбар руу бид нэр хөрөнгө оруулалт татахын тулд энэ эрх зүйн доктортой байх хэрэгтэй байна. Энэ олон тусгай зөвшөөрөл, олон одоо жишээлбэл шат дамжлага энэ хүн сурдлыг багасгах хэрэгтэй байна. Энэ нь бол цааталтай хаа гэхээр хараа хяналттай одоо боль гэж байгаа юм биш. Хараа хяналт бол бүх шатандаа байх хэрэгтэй. Тэр гаргаж байгаа одоо тийм төрлийн захиргааны ажил, сум орон нутгийн, аймаг орон нутгийн энэ хүн сурдлуудыг энэ одоо хөрөнгө оруулагчдыг залхааж байгаа энэ хувийн хөвшилд ажиллаж байгаа төрөлтэй хамтрагч байгаа улсуудыг одоо цовоодыг нь одоо багасгах хэрэгтэй, олоныг нэмэгдэх хэрэгтэй гэсэн ийм одоо байр суурьтай бид нар бол бас ажиллаж байгаа. Энэ учраас нөгөө үндсэн хөлтний нэмэлт өршөлтөй холбогдуулаад дагалдах хөлүүдээ бас өргөн барихад бэлдэж байгаа. Засгийн газрын төвшөнд одоо жишээ нь алт болон зис, уран, газрын ховрыг өрн шууд одоо төрийн одоо бүрэн мэдлэлтэй авч засгийн шийдвэрүүд эцсийн шийдвэр байх ёстой гэдэг ийм одоо төлөвлөгөөтэй явахгүй бол манайх шиг өнөөдөр стратеги гэж хэлж болох алтны салбараа, стратеги гэж хэлж болох жоншны салбараа талын нэг тараага хийсэн ус дэлхий дээр байхгүй. Энийг зэгслэхийн тулд энэ сүүлийн 27 жилд явж ирсэн процессыг зэгслэхийн тулд одоо бид нар бол нэлээд одоо хүч авахжуул ажиллаж байгаа. За юмыг одоо нэг одоо ингээд нураад унтсан юмыг буцаага босгоход бол самаргүй байгаа. Жишээ нь сая нэг геологийн 80 жилээр тавхан мэдж байгаа үндэсний геологийн алба байгуулна. Энэ геологийн алба байгуулж иж энэ уулуурхаан салбар геолог хайгуул болон бусад одоо тэргүүлэх салбарууд зэгцэндээ орно. Тэгэхгүй л энэ 90-ад оны их үе нийгмийн өөрчлөлт болонгууд энэ геологийн салбарыг чинь бүр татан болгож яваад сүүлдээ геологийн салбаргүй болоод хэдэн геологч нар нь ажилгүй болоод нөгөө мэдээллүүдээ аваачаад ингээд нөгөө инженер болон хувийн хэвшил энд бүгдийг тараагаад дуусна. Дараагийн нэг процессыг 97 оны ертөнцийн тухай хууль батлагдаад уулуурхаан ямыг татан буулгаад 96 оны сонгуулийн дараа уулуурхаан байхгүй болоод татан болгож агаад агшналтмал газрын засгийн газрыг байгуулангуудаа шинэ одоо агшналтын тухай хууль оруулж ирээд энэ Монголын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх талбайнуудыг тараагаад өгчихсөн. Энийгээ буцаагаад авах гэж одоо өнөөдөр өөрсдийнхөө хийсэн төр өөрийнхөө хийсэн
зарцуулсан хөрөнгө оруулалтаар хийсэн талбайнуудад буцаагаад одоо мөнгө өгч авах юм уу? Буцаагаа хилцээрээ ширээний ард одоо суух ийм зовлонтой байдал руу бид нэр бол орчод байгаа шүү дээ. Энийг зэгслэхүүдээс үндэсний геологийн албаа байгуулж байгаа. За дараагийн нэг нь болохоор мэдээж төрийн ой санамж гэж байдаг юм гэж байгаа тийм. 96 он тагнуулын төв газрыг буюу одоо уул уурхай хүнд үйлдвэрийн салбартаа яг зэрэгцэж тэргүй гүнэнд нь явах салбаруудын тусгай албадууд шүү дээ. Тагнуулын байгууллага шүү дээ. Өнөөдөр тэргүүлэх салбарт нь ямар ч алтаа ашиглах юм уу, ураанаа ашиглах юм уу, жисээ ашиглах юм уу, газрын хураа ашиглах юм уу, газрын тосоо ашиглах юм уу, хөрс тэргэлдээ улс орнуудын бодлого ямар төвшөнд явж байгаа вэ гэдгийг мэдээллийг одоо жишээ нь миний явах замын чиг баримжаа гаргаж өгөх улсууд нь баггүй. Тэгээ энэ төрийн ой санамжийг 1996 он сонгуулийн дараа бас ахаад татан болгож хаяад 203 тусгай албадын ажилтнуудыг ажилтгүй болгож ирсэн түүх байдаг. Энэтэй давхцаа дээр агш налтмын тухай хуулийг баталж Монголын бүх баялагийг тараасан түүх байдаг. Энэ хоёр дандаа хосолж явсан байдаг. Тийм учраас энийг зэгслэхүүднээс үндэсний геологийн албыг байгуулж байгаа. Тийм учраас энэ Монгол улсын эдийн засгийн одоо зүтгүүр болсон, локомотив болсон энэ салбарыг бид нэр цаашдаа өөрийн чинь хэлбэр нэг хөрөнгө оруулалтыг татаж авчир төс төлбөрүүд оруулах, улсын хяналтаа сайжруулах ийм ажлуудыг бид нэр одоо үе шаттайгаар одоо бас хийж байгаа. Энд бол ер нь талуудын оролцоо бол нэлээд чамбаа орж байгаа. Монгол улсын ерөнхий сайд хөрөлцөх дарга бол одоо энэ дээр бол маш том одоо дэмжлэг үзүүлж байгаа. Ингэж энэ салбар бол босч ирнэ. За 20 онд бид нар зэсийн одоо баяжмал боловсруулах одоо боловсруулах үйлдвэрийн одоо төслийг бас эхлүүлэх юм одоо төлөвлөгөөтэй байгаа. Техник эдийн засгийн юуны зураг төслийнхэн одоо тендерын зарлагдаад компаниудын одоо зарим нэгэн шаардлага хангахгүй за зарим нэгэн материалаа дутуу өгсөн гэдэг шалтгаанаар нэг хууль дүрм зурм зөрчсөн ийм одоо байдалтайгаар яваад одоо шалгарсан компаниудаа гэрээ хийхээр одоо бэлэн болсон байгаа. Процесс нь бол нөгөө төрийн ажил үйлс явдалтай. Заавал хууль дүрмийн хөрөөнд явахгүй процессын дагуу явахгүй дараа нь одоо аливаа нэгэн хуулийн хэлтэй байгууллага дээр очиж дуудагдах ийм одоо магадлал өндөртэй учраас манай энэ мэргэжлийн улсууд бол нэлээд бас хашир үзээд энэ одоо сонгон шалгуулалтыг одоо бас ингээд дуусгаж байгаа. Энд бол зис хайлах үйлдвэрээ бид гарцаагүй барих ёстой. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр одоо байгаа. Зис хайлах үйлдвэрээ барьчвал бид нар нэмэн өртөг шингээгээд улсын эдийн засагт бас орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэх. Дараагийн нэг ажил бол нэг алсын өршөлт үйлдвэрийг тав хүн мэдж байгаа. Ерөнхий сайд Казахстан улсад айшлахтаа одоо албан ёсоор хамтрах хэмжээнд гарын үсэг зурсан. Энэ төсөл алт цэвэршүүлэх үйлдвэр. Good delivery гэдэг Лондоноос бас эрхээ авдаг. Энэ техник технологийн шийдлүүд, техник эдийн засгийн үндэслэл, газрын зөвшөөрөл бүх одоо шаардлага хангасан бичгээр одоо бэлэн болсон. Энийг хөгжлийн банктай бид нэр ярьж байгаа. 81.9 сая доллар энэ бол нөөд нь ороод нөөдхүүгээр 74 сая долларын өртөгтэйгээр үйлдвэр одоо босгоор бол байгаа. Алт цэвэршүүлэх үйлдвэр баригдсанараа Монгол улсын эдийн засагт маш том дэм тус болно. Алтан дээр суурилсан төгрөг гэдэг ийм одоо бодлогыг бид нар бас ярихаар бэлдэж байгаа. Ер нь одоо жишээ нэг валютын ханш өсгөд бид нар алт цэвэршүүлэх үйлдвэртэй болоод алт цэвэршүүлэх үйлдвэрийнхаа технологи дунд нь шийдэл дунд нь нөгөө 50 грамтаа, 10 грамтаа, 100 грамтаа, 500 грамтаа, 1 кг гэдэг ингээд явах бүх шийдлүүдээ гаргаад дунд нь хорголжин алтаа үйлдвэрлээд үндэсний одоо энэ гар урал буюу гар уралын чиглэлээр одоо үйлдвэрлэл явуулж байгаа. Энэ улсуудаа дотоодоос болоод дэмжих, валютын урсгалаа Монгол улстай хадгалах хэмжээнд бас барих ёстой. Өнөөдөр бид нар алт мөнгөө боловсруулад одоо шинэ ухаад хагас боловсруулад гадаад гаргадаг алтны хэмжээг бид нар зарладаг ч гэсэн үйлдвэрлэлийн хэмжээнд гар уралын хэмжээнд явах галтай бүгд найрамд хятадаар бол солонгосоос буцаагаад валютаар авч байгаа. Энэ валютын хэмжээ бол нэг 300-аас 400 сая долларын эргэлттэй байдаг. Энэ эргэлтийг бид нар бас улстай авч үлдэх ёстой. Тэгэхээр алт цэвэршүүлэх үйлдвэрээс гарах үр дагавар бол манай эдийн засаг томоохон одоо дэм тус болно. Хоёр дахь бол иргэдэд одоо жишээ нь валютын ханшны одоо өсөлтөөс үүдэн одоо айдас төрөөд зохиомл байдлаар одоо шинэ банкнд хадгалуулсан төгрөгөө валют руу шилжүүлэх ийм байдал руу ордог учраас энэ дээр сонголтын бий болгож үүтер алтыг хүлгээнд гаргаад алт худалдаж аваад алтыг одоо жишээ нь хадгалах эрхийг өгвөл өнөөдөр алтан дээр суурилсан төгрөг гэдэг бодлого цаашдаа бас бий явах хаа гэсэн бодолтой байгаа. Энэ бол манай эдийн засагт маш чухал ийм одоо эрэг дүр зураг авчрах төсөл болно гэж бодож байна.
933 төгрөг зовлонтой үнэлтэй. Энийг одоо тайлбарлаж хэлэхэд их төвхтэй юм байна. Яг зөвхөн эцсийн байдлаар тавталгаан үнэлгээ, компанийн үнэлгээ тогтоод, ордын үнэлгээг өдөр тогтоодсон бас үн ханш биш юм байгаа шүү дээ. Тэр 1 сая 500 гэдэг уралдаан марафон зарлаад тэрэнд яваад тэгээд тэнтэй холбогдуулаад ерөөсөө 500 тэр чиглэлээ 536 ширхэг хувьцааг олгоод ахаад дээрээс нь нөгөө сая төгрөг болохоор нэмээд 1072 гарч ирсэн. 1072-аас сая төгрөгөнтэй хуваагаад 933 гараад ирсэн байна. Шийдэл нь өөрөө тэр юм. Тэгэхээр энэ үнэлгээг бид нэг бодиттой барих хэрэгтэй байна. Энэ үнэлгээ барихын тулд одоо энэ тавталгаа дээр явж байгаа бичиг баримтын бүрдлүүдийг дээрээс нь бид энэ гашуун сугаатын төмөр зам, зүүн баянгийн төмөр замын бүтээн байгуулалтыг цаг хугацаанд нь оруулах баталгаа графикта одоо төлөвлөгөө нарийн төлөвлөгөөд одоо оруулж суулгаж өгөх. За хамгийн гол одоо бас асуудал бол энэ нүүрс баяжуулах үйлдвэр байна. Нүүрс баяжуулах үйлдвэрээ бид нар одоо чинь 5 сая 10 сая тонны блокуудаар нэмж өрөх 30 сая тонн төлөвлөгөөтэй хүргэх нэмээ бид нар бас коксийн үйлдвэр давхар барих хэрэгтэй. Тэгэхээр энэ усны асуудал тавталгаа дээр бол тулгамдсан асуудал нэг болоод байгаа. Усны цэвэр ус, гүний усны хэрэглээг бид нар үйлдвэрлэлийн усны хэрэглээг одоо хэрхэн одоо уялдуул зохицуулах хэрэгтэй. Хэрлэн говьгээ төсөл одоо бас явж байгаа тийм. Тэгээ энэ төсөл дээр бид нар одоо бас бодлогын шийдлүүдээ бас гаргах ажлыг байгаль орчны яамдаар тэр хөхмөр төслийн хүрээнд бол ажил хийгдэж байгаа. Яг Өмнөд Монголын бүс нутагт одоо хамгийн тулгамдж байгаа асуудал бол бидний техник тоног төхөөрөмж биш юм байна. Усны асуудалтай очиж бид нар энэ аж үйлдвэрийн салбар чинь одоо нүүр тулж байгаа. Тэгээ энэ шийдлийг гаргахын тулд ер нь бүх талын төвшөнд нь нарийн судалгаатай тооцоодоо бас ажиллаж байгаа. Ийм хэлээзээс 4 асуулт байна. Та сая хэллээ шүү дээ алт боловсруулах үйлдвэр гэж энэ цэвэршүүлэх үйлдвэр. Тэгээ энэ дээр хүчин чадал нь ямар байх юм бэ? Энэ шүү дээ 50 тонн 25 тонн. Энэ жилийн тухайд яг 50 тонн алт 25 тонн мөнгө. Энэ жилийн тухайд яг алтны нөөц хэдээр батлагдсан бэ? Алтныхаа нөөцийг нэмж одоо тогтоох шаардлага байгаа юм. Магадгүй одоо жилд бид нар 12 дээр 10 тонныг авдаг штэ. Тэгэхээр нөгөө жил болгон багасаа явна. 25 тонныг одоо цэвэршүүлнэ гэж юм тий. За хариулаа тий. Дараагийн асуултуудыг асууж хуу. За би эхлээд сүүлийн одоо энэ жилүүдийн ингээ өсөж байгаа процессыг харахаар та нар хараарай. 68% татвар орж ирээд алтны тушаалт 2 тонноор өрссөн. 68% татвар гэдэг нэг гайхамшигтай татвар орж ирсэн шүү дээ. Тэгээд тэр чинь алтны салбарыг үндэстэнд нураас тэр компаниудыг бараг дампууруулах үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болгож байсан. Тэгээ 2 тонн алттай болоод 2 тонн алттай Төв банк юу ийх вэ? Тэгээ дараагийн шалгуураас нь болохоор тэрийг нэг 5% болгож оруулж ирсэн. Тэр үед нь дэшээ жоохон өсөд нэг 6.5-аас 5 орчим болсон байх гэж би нэр ойролцоогоор бодож байна. Тэгээд нөгөө хямралын үе рүү орж ирсэн. 2014 онд. Тэгээ инкул дарагчийн их хурлын дарга байсан сайхан бэлэг алтан үеийг ерөнхийдөө болоод сайхан бэлэг байл. Тэр үед ерөөсөө алтны татварыг 2.5 болгож нөөцөө хангахгүй бол ерөөсөө энэ улсын эдийн засгууд ер нь хүндрэлтэй байдлаар орохно гэж байгаа их хурлаар алтны татвар 2.5-аар өссөн 5 жилийн хугацаанд. Тэрнээс хойш тушаалтыг хараад дандаа өсөлтийн байдалтай явж байгаад өнгөрсөн жил бид нар Монгол улс түүхэндээ анхудаа 21 тонн алт авсан. За яг энэ процессын дараагаар хуулийн хүчинтэй хугацаа 19 оны 1 сарын 1-ээс дуусгар болоод эргээд нөгөө 10%-ийн татвар руу шууд автоматар орсон. Тэгээ энэ хугацаанд нь улс төрийн нөхцөл байдал донд бас нэг хуулийн төсөл оруулах бололцоог байж 3 сарын 22-нд оруулсан байдаг байна их хурлаар. Тэгээд оруулсны дараагаар бид нар ч одоо Төв банкны одоо өмнөх ерөнхийлөгч одоогийн ерөнхийлөгч хоёртой бүр тухайлчлан уулзаад 1990 оноос хойш явсан алт тушаалтын баримт мэдээнүүд, алтны салбарын бодлогын мэдээллүүдийг авч жагаад ерөөсө Төв банкныхаа саналыг үндэслэж бид нар 2.5% гэдгийг оруулсан. Энд ямар нэгэн аж ахуй нэгжийн лоббид орсон ч юм уу, ямар нэгэн аж ахуй нэгжийг дэмжсэн бодлого ерөөсө байхгүй. Үе үеийн одоо шинэ уул уурхай салбарын одоо бодлого гэдэг Төв банкны валютын нөөцийг яаж нэмэгдүүлэх үү, валютын урсгалыг яаж нэмэгдүүлэх үү гэдэг бодлого л явдаг. Энийг манай улс төрчнөр мушгаал аль нэгэн компани одоо лоббид орсон гэдэг. Магадгүй өөрсдөө тийм ойлголттой суурьтай улсууд ийм ярьж иж магадгүй гэж би ойлгож байна. Энэ бодлогын үр дүнд өнөөдөр алтны тушаал 30%-аар буурсан явж байгаа. Бид одоо төлөвлөгөө бол 22 тонн байсан баг. Төв банкны төлөвлөгөө 22 тонн байсан. Одоо бид нар энээсээ 30% алдж байна л гэж ойлгох. Хайр мөнгө байхгүй юу? Одоо эдийн засгт ичнэ хэрэгтэй гэж бодож байна. Тэнийг телевизээс асуулт байна. Жон шүтлбүрийг өнгөрсөн л нэг засгийн газрын хуралдаанд танилцуулсан шүү дээ. Тэгээ энэ талаар бас дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.
Ирэх жилүүдэд мэдээж оншны үн бас бусад түүхийдээ бодвол доктортой байна гэдэг ийм бас төлөв байгаа юм байна. Тийм өсөх төлөв байгаа юм байна. Дэлхийн дээр ч гэсэн энэ жоншны хэрэгцээ бас өөр өснө нэмэгдэж байгаа юм байна. Энийг үндэслээд бас энэ жонш хөтөлбөрийг бас боловсруулсан болов уу гэж ойлгож байна. Бас дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. За мөн долларын хааш 2700 даваа явуулсан. Инхээр нөгөө шатууны мань үн яахаар байгаа вэ? Төлийг бас танилцуулаач. За 3 дугаарт нь мэдээж нефт боловсруулах үйлдвэрийн асуудал яригдж байгаа учраас бүтээгдэхүүн хуваах гэрэн дээр бас нэмэлт өөрчлөлт оруулах ч юм уу юм байгаа. Өнгөрсөн 7 хоногт бас дээр танилцуулсан гэж ийсэн. Энэ дээр ямар өөрчлөлтүүд орохоор байгаа вэ? За, та бүхэний өдрийн мэнд хүргэе. За, юуны өмнө бол алтны талаар эхлээд тодруулъя. Алтны хувьд бол бидний хувьд бол бас хангалттай улсын хэмжээнд бол хангалттай нөөцүүд бас бид бүрдүүлж чадаагүй. Ер нь цаашдаа алт сургууль төвлөр асуудал яригдаад ашиглалтанд ороод ирэх үед бол бид алтны нөөцүүд заашгүй нэмүүлэх хэрэгтэй. Харамсалтай нь бол одоо бэлтгэгдсэн нөөцүүд харьцангуй бага. Уулын өдрийн яамны зөвсөрийн салбарын хэмжээнд цаашдаа ямар бодлого болж байгаа вэ гэхээр геологийн судалгааны ажлуудыг, сэдвсэн судалгааны ажлыг буюу алтны чиглэлийн ажлуудыг бол нэмэгдүүлж алтны нөөцөө нэмэгдүүлэх юм бодлого, урт хугацааны бодлогыг барьж ажиллаж байгаа гэж бол хэлэх байна. Жонш хөтөлбөрийн хувьд бол өнгөрсөн 7 хоногийн 3 дахь өдрөөр данаар бид жонш хөтөлбөрийг хөтөлбөр дотор бүр зорилт хөтөлбөрийг бол оруулж энэ асуудлаар үлсэн зөвнөх төлөвлөгөө батлах тухай юм тогтоолын төслүүд нэмэлтээр бол оруулж суулгаж өгсөн байгаа. Удахгүй хөтөлбөрөөр дараа энэ ондоо багтаагаад бол тийг аль биесийн хөтөлбөрөөр бол батлуулах ажлыг зохион байгуул. Тэгээ зах зээлийн өсөлт бол мэдээж өсөлтөө, үн ашиглалт өсөлтөө, эрэлт хэрэгцээ шаардлага бол маш доктортой байгаа жоншны хөтөлбөр. Энэ хөтөлбөрийг оруулсны гол ач холбогдол бол за салбарын үйл ажиллагаа талаас үн түрүүний ярьсанд эрэлт нийл, зах зээлийн эрэлт нийлүүд энэ юмнуудыг бүх талаас нь бодолцож энэ хөтөлбөрийг бол боловсруулж нэлээд урт хугацаанд хэрэгцээ ажил энэ оруулсан байгаа гэж хэлэх байна. Литиум буюу ер нь бол ховор метал, ховор элементийн хувьд бол мэдээж бол олон улсын зах зээлд бол хэрэгцээ бол маш өндөр байна. Литиум хувьд бол манайд бол харьцангуй тийм олдооны ордууд бол байдаг. Ер нь бол нэг ганц нэгээр л бол хэмжигдэн. Цаашдаа бол яг энэ салбарт бол түүний хэсэгчлэн сэдвсэн судалгааны ажлуудыг өргөн царайгаар явуулж, энэ ховор метал, энэ ховор элемент, газар элементийн чиглэлийн ажлуудыг бол хийж орд азуудын шинэ нээж илрүүлэх энэ асуудлыг бас давхар хийгээ явж байгаа гэж хэлж байна. Түрүүн бас та асууж ирсэн сайдаас дараа жил ер нь ууларгаа хөндлөлтөр яамны зүгээс бас энэ ямар төслүүд байна вэ гэдээ асуужсэн том. Мэдээж сайдын дөрөвний хэлсэн томоохон төсөл хөтөлбөрүүд бол явдгаараа явна. 19 оны хувьд бол бид нар бас нэг 60-аад уурхай бажуулах үйлдвэрүүд ашиглалтанд хүлээж авч бас үйл ажиллагаа эхлүүл боломжийг бүрдүүлсэн байгаа. 20 онд мөн энэ төвшний уурхайнууд бажуулах үйлдвэрүүдийг бол ашиглалтанд бол хүлээж авах ажил бол хийгнэ гэсэн ийм төлөвлөгөөтэй байж байгаа. Ер нь бол уурхай бажуулах үйлдвэрийн энэ төлөвлөлт эдийн засгийн эрхлэлт дэх асуудал бол геологийн хайвал ажлын явц энэ юмнаас бол бас шууд хамааралтай байдгийг бол бас таагаад байна. Ташранд нь хэлэх байна. За. За тусгай шүүлүүд бол олгодож байна гэдэг нь өөр хуулийн өрөөнд олгодож байна гэж бол ойлгох юм. Тэгээ ямар нэгэн хууль зөрчсөн маягаар бол тусгай шүүл олгох ямар ч боломж байхгүй. Тухайн бүсгүүдийн геологийн тогтцол маш төлөвийн одоо зүй таталтанд хамруулаад харьцангуй бас тус зарим нэг аймаг сумд олон давар олгох юм уу, зарим нэг аймаг сумд бол зүүн давар олгох энэ асуудал бол байж болно. Зөв хайгуулын ажил өөрөө их төвхтэй. Бүснүүдэд хийдэг ажил учраас нөгөө нэг айлын хашаа хороог юм уу одоо тусгай шүлэн талбарт 20-30 мянган гарч юм 10 мянган гарна олгож болно. Гэхдээ айлын хашаа тэг үлж аварж байгаа энэ юмыг бол хашаалаад тэнд хайгуулын гэсэн ойлголт гутхан бол байхгүй. Тэгэхээр та бүхэн бас нөхцөлөд бол бас зүг ойлгох хэрэгтэй. За синий телевизээс нь хоёр асуулт байна. Түрүүн алтны цэвэршүүлэх үйлдвэр гэдэг чинь тэрэн дээр бол мэдээж дотооддоо үйлдвэр байгуулах юм ашигтай болох. Гол нь бид нар нөөцөө бүрдүүлэх төв банкнд тушааж байгаа алтны асуудлыг бид яаж шийдэх юм эрх зүйн хүрээнд өнөөдрийн тусгай зөвшөөрлөлт, зөвшөөрлөлтөөр аж ахуйн нэгжүүд дээр энэ дээр хамтын ажиллагаа хэрэг байгаа гэдэг асуусан байна.
Хоёрдугаартаа 2017 онд ярьж ирсэн юм металлын асуудлыг ер нь нөөц нь одоо асар их байгаа гэж хэлжсэн. Том төсөл яригдж байгаа энэ оюутгын төсөлтөд дүүцэх хэмжээний бас маш том орд газар байна гэж хэлжсэн. Орос бүгд найрамд Солонгос улс зэрэг дэлхийн улс орнууд бол яг энэ металлын байгалийн хийг маш их ашиглаж ахуй хэрэглээнд бол энэ одоо бүрэн нэвтэрсэн ийм хөө тохиолдол байна. Манайх ер нь энэ тал дээр нэг судалгаагаа хийж байгаа юу? Цааш энэ орд газрыг нь одоо ашиглах боломж нь ерөнхийдөө байгаа. Энэ тал дээр ямар ажил хийж байгаа вэ? За. Алцвшүүлэх хөлбөртэй холбоотойгоор зэрэг зүүн асуудлыг ярьж байна. Яг зэрэг болно. Бид нэг бас энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд холбоотой дагалдах хуулийн төслүүд одоо 20 оны 1 сарын 1-ээс 34 дээр одоо нөхцөлөд ингээд орох ёстой. Энэ дээр засгийн газрын хэрэглэх газраас яамдуудаас өрн оруулах хуулийнхаа саналуудыг нэгтгэж өгөх юм одоо маш нэг яралтай одоо нэгтгэж өгөх юм одоо чиглэлүүд ирсэн байгаа. Энийн хүрээнд бид нар үнд металл үн чулууны тухай хууль гэдэг хуулийн төсөл өргөн бариад өнөөдөр бид нар алтыг одоо шинэ хууль бусаар алт олборлсон тохиолдолд хууль бусаар алтыг одоо хилд агуулсан тохиолдолд өнөөдөр хууль эрх зүйн дээр санкцийн одоо ялахын хэмжээг нэмэгдүүлэх юм одоо юу бол болох гэж байгаа. Шинэ хууль бусаар Оросын улбаны улс төр ер нь хууль бусаар алт олборлох юм бол бүх насаар нь орчдөг. Ер нь бол их л өндөр юм байна хариуцлага. Ялангуяа тэр эрүүгийн хариуцлагыг тооцох одоо ялна бол. Тэгэхээр бид бол бас л тийм өндөржүүлэх хэмжээнд авч энэ салбарыг зэгслэхгүй бол ер нь уул уурхай салбарын хамгийн их одоо хөдөлгөө тийм харлуулж байгаа дээрээс нь иргэдийг олон түмнийг бухимдуулж байгаа одоо зүйлүүд энэ алтын салбар өөрөө болчихдог. Тэгэхээр алтын салбар дээр бид нэр стандарт тогтоох ажлыг одоо бас яг хууль эрх зүйн хүрээнд нь хийгээд тэгээд тэрнийхээ дагуу дүрм журмын боловсруулалтын шахаа ажиллана гэж ойлгож байна. Тэгэхээр хэлг айлын одоо бомбын шинжилгээний асуудал ч гэсэн энэтэй холбоотой. Зангийн яамдаар одоо бас хариуцаад урлагаар сайд хийж байгаа. Бомбын шинжилгээний асуудал гол бомбууд дээр бол бас болтостой бас ажлууд нь хийгдээр ингээд явж байгаа. Ер нь бид нэр энэ хэлг айлын бомбынхаа орж гадж байгаа зүйлүүдийг бол маш сайн одоо бас хяналтад ажиллана гэж бодохгүй бол наад захын хаагуур нь хичнээн одоо байдлаар одоо чанад ч юм уу одоо орж иж байгаа бид нар бол бас төдийлөн бас мэдээлэл бол ялангуяа энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа яам дээр бас мэдээлэл бас хамсал байна. Тэгээд бол өөрсдөө одоо мэрэгжлийн улсуудаа гаргамаар явуулж иж тэр оруулж ирсэн одоо баримтуудыг нэгтгэж бид нар одоо дайны мэдээнд тусгаж ингээд явдаг. Тэгэхээр алцвшүүлэх үйлдвэрийг бид нар амжилттай хэрэгжүүлэх үүднээс мэдээж ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүдтэйгээ бас хамтарч ажиллах энэ хүрээнд нь одоо Монголд одоо холбоорлож байгаа бүх одоо алтыг цуглуулж энэ үйлдвэрлэлөө одоо тушаах тэр хэмжээнд нь төв банкныхаа нөөцийг одоо цэвэр нөөцийг хангах босод одоо шууд одоо эдийн засгийн эргэлтэнд орох юм болцоо бидэнд бол бүрдэнэ. Гэхдээ энэ тодорхой хугацааны дараа ялангуяа 5 жилийн хугацаанд дотор 10 тоноос дээш алтыг цэвэршүүлсэн тэр нөгөө бид нар босхийг хангаад ингээд явчихад 5 жилийн дотор бол бид нар тэр good delivery буюу сайн цэвэршүүлэх гэдэг одоо патентийг бид нар авах. Энийг авчвал Монгол улс одоо олон улсад бол биетээр одоо 30%, бие тусаа 70% арилжаалах одоо эрх шууд нэгдэнэ. Бие тусаа 70% арилжаална гэдэг нь төв банкнд нөөцөө хадгалсан гэсэн. Цэвэр нөөц манай төв банкнд байна. Манай улсын хатны нөөц улстай байна гэсэн. Одоо байгаа алтууд шууд Лондонд хадгалагдаад тэндээс валютын доллар болцлоод валют болцлоо орж байгаа шүү дээ. Ийм л зохицуулалт хийж байгаа. Тэгэхээр бид нэр үндэсний хэмжээнд энэ төгрөгөө төвтэй байлгаж эдийн засгаа одоо чангаруулах гол одоо энэ юу бол энэ алцвшүүлэх үйлдвэр энэ бол түрүүн миний хэлдэг алтан дээр суурилсан төгрөг байхын тулд явах хэрэгтэй гэдэг. Ямар ч валютын ханшны хямралт одоо болж исэн Хонконг өнөөдөр жишээ нь Хонконг доллар чинь 775 дээр 20 хэдэн жил болж шүү дээ. Энэ юутай холбоотой юм? Алтын нөөцтэй холбоотой. Тэгвэл бид нар алтын нөөцөө одоо чангаруулчихад бид нар магад 2500-аар бид нар бас 10 гаруй жил байж болно шүү дээ. Гол нь алт байхгүй. Ийм бодлого болж байгаа шүү. Метахитэй холбоотой асуудлууд хийгдэж байгаа. Метахи бол чухал. Ялангуяа Улаанбаатар хотын агаарын богдлыг бууруулахад ихээхэн одоо ийм аш холбогдлоо зүйлүүд бол манай залбарын яамны зүгээс ажиллаж байгаа. Одоо Японы улстай бас нэг хийж хэрэгжүүлэх төслүүд нүүрснээс одоо байгалийн нийлэгийг одоо гаргах төслийг Японы Мэйти буюу эхийн сургалтын яамтай хамтарч ажиллах нь албан ёсоор Японы элчин сайдын яам хийзүүгээ бол одоо үндэсний хөгжлийн газрыг дамжаад одоо хүлээлгэж өгсөн 12 сарын 20-нд Уулуурхаан бос одоо энэ үйлдвэрлэлийн одоо хөрөнгө оруулалтын форум Токио хотод болно. Энд одоо
бас давхар яригдах нь манай энэ нүүрснээс байгалийн нийлэлийг гаргаж авах төсөл. За нөгөөх нь юу вэ? Жишээ боловсруулах үйлдвэр, хайлуулах үйлдвэрийн төслөөрөө бас идэвхжүүлж одоо ярих хэрэгтэй. Ерөнхийдөө Японы эзэн хааны одоо тэр албан ёсны одоо синтез залрах арга хэмжээнд нь оролцох үеэрээ Япон улстай бол нэг томоохон төсөл одоо явуулах хэмжээний бас ажлыг бас ярилцсан. Энэ нь бол зис боловсруулах үйлдвэрүүд зисийн салбарт хамтрах одоо санал болж байгаа. Ер нь нэг улстай одоо нэг одоо сайн томоохон төслийг хамтарч хэрэгжүүлэх гэдэг энэ зорилгыг засгийн газрын тэргүүн бол бас гаргаад залбарын сайд нөхөд өөрчлөлт өгсөн. Энэ ихийг улстай бид нар газрын сүтэн чиглэлээр, Казахстан улстай бид нар алт зөвшөөрөх үйлдвэрийн чиглэлээр, Япон улстай бид нар зис одоо боловсруулах, зис одоо хайлах үйлдвэрийн одоо чиглэлээр одоо хамтын ажиллагаа явуулах ийм одоо чиглэлтэй бид нар бол ажиллаж байгаа. За Монгол улсын хэмжээнд нийтдээ 33 бүтээгдэхүүн авах гэрээд 21 бүтээгдэхүүн авах гэрээ хэрэгжиж байна. Үүний 17 гадны засгийн хайгуулаар нэг нь одоо нүүрсний метангийн за 3 ашиглалтын гэрээ өгч байна. За 2015 оны засгийн газрын 104 тогтоолоор бүтээгдэхүүн авах гэрээний дагаврыг баталсан. Үүний дагуу 2016 оны 130 дахь тогтоолоор ашиглалтын газрын засгийн газрыг одоо бүх бүтээгдэхүүн авах гэрээг шинжлэх байдлыг даалгасан. За хайгуулын бүх бүтээгдэхүүн авах гэрээ маань шинжлэгчд дууссан байгаа. За өнгөрсөн оны 9-р сард энэ нүүрсний метанхийн хайгуулын ажил маань энэ номбын талбай дээр эхэлсэн байгаа. За тухайн дахин 3 гэрээ бас орохоос тэр хүлээгдэж байна. За өнгөрсөн 11 өдрийн засгийн газрын хуралдаанд дотоод газрын засгийн боловсруулах үйлдвэр барихтай холбоотойгоо газрын засгийн хайгуул ашиглалтын үйл ажиллагааг эрчимжүүлэхийг бүх шатны засаг дарганарт агентлагийн бүх төвчний агентлагийн дараа бүх яамны сайд нарт бас үүрэг өгсөн байгаа. За газрын засгийн боловсруулах үйлдвэрийн асуудал маань одоо яг эд бүгд найрамдын эд хуст PMC-ийн хэлцээ маань үргэлжилж байна. За энэ эх оны 5 дугаар сараас яг үйлдвэрийн маань барилга байгууламжийн ажил эхэлнэ. За энэ барилга байгууламжийн ажлын үргэлжлэл болгоод 17-оос 17 оны 6 сараас эхэлсэн дэд бүтцийн бүтээн байгуулалт маань энэ оны 10 сард дуусч төмөр зам захиргаанд дамжуулах шугам дээд станцын ажил маань дууссан. За мөн энэ барилга байгууламж газрын засгийн боловсруулах үйлдвэрийг барихтаа холбогдуулан орж ирэх ажилчдыг байршуулах зорилгоор 550 айлын орон сууцны барилга ажил болсон өнгөрсөн 8 сараас сайн шанд эхлээд байгаа. За уг барилга байгууламж маань ажил дууснаар бас энэ үйлдвэр ашиглалтанд орох ажиллах 600 ажилчдын орон сууц Нэг мэдээлэл өгье. Улаан үйлдвэрийн яамнаас 2019 онд бас нэг чухал ажил хийсэн байна. Энэ бол нөгөө хүнд үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр гэж байна. Төрөөс баримтлах, аж үйлдвэрийн салбар төрөөс баримтлах бодлогоо батлуулсан. Хүнд үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөрөөр гаргасан. Дээрээс нь бид нэр их зүйн шинжилгээ одоо ингэ оруулж байгаа. Тэгээд араас нь төслөлтүүд бүлэглээд 3 чиглэлээр бид нэр яг байршлаар одоо энэ үйлдвэр технологийн парк байгуулж байна. Энэ ямар учиртай юм гэхээр Эрдэнэт үйлдвэрлэлээр хим металлургийн одоо үйлдвэр технологийн парк 5 толгой дээр нүүрс химийн нүүрс одоо эцсийн хүчний чиглэлийн үйлдвэр технологийн парк сайн шинжийн газрын сүсний үйлдвэрлэлээр болохоор газрын тос нефт хим металлургийн одоо үйлдвэр технологийн парк гэсэн ийм одоо чиглэлээр одоо ажлууд явж байгаа. Сайдын зөвлөлийн холбоотой үйлдвэр технологийн паркыг харуулсан. За үйлдвэр технологийн тухай хуулиар өргөн барьсан. Энэ бол бас нөгөө баялагын сантай холбогдох учраас энэ хуулийн одоо заалтууд үндсэн хуулийн 6-гийн хоёрын хүрээнд ороод дагалдах хуулинд гараад асуучнаа. Мэдээлэл өгөх юм. Эрдэнэт самцаа компани нэг жилийн онцлог хэмжээний мөнгөөр 30% шинхот авах гэж байна гэсэн мэдээлэл бид чинь санаа гаргасан байдаг. Эндээ тань бол мэдээлэл өгөх. Эрдэнэт самцаа Шинхаа гэж байхгүй. Би олон улсын хөрөнгийн биежилгээ хийж байна. Олон улсын хөрөнгийн биежилж гарч энэ компани үйл ажиллагаа бид нар одоо нэг жоохон мэрэгжлийн явуулахгүй. Тэгээд одоо уралдах тухай яриад ингээл урагшаа нэг зөв юм хийгээд гаргахлаар нараас нь одоо ингэж магадгүй шүү дээ. Борлуулалт нөөцний үн буучвал бид нар биднээс тавлан борлуулалтын орлого $300 сая болохыг үүсэхгүй шүү дээ.
Жишээ нь ам дээрээс авч ирсэн нөөцний юу нь 2015 он болон 14 онд $28 болж ирсэн шүү дээ. Энэ бол бидний өнгөрсөн төгс. Тийм учраас дэлхийн зах зээл дээр нөөцний ханшны өсөлт бууралтай холбогдуулж тэрэнд бид нар тийш гарахын тулд одоо шууд хөрөнгө оруулалт хийж энэ олборлолтын хэмжээг нэмэгдүүлэнгуудаа бид нар цорчлон ашиглана гэдэг зүйлийг явуулахгүйгээр ер нь 5 толгойн энэ олборлолтын насжилтыг одоо уртгуулах үүднээс ажилуулах үйлдвэрийг ер нь баруун зүүн цантаар хоёрын дээр нь яаралтай барих одоо юм асуудал тулчаад байж байгаа. Энэ бол одоо эх 20 оны төлөвлөгөөнд орсон. Тэгээд бидний түрүүний хэлсэн Өмнөд Монголын бүс нутагт үйлдвэрлэлийн ажлыг явуулахад хамгийн тулгамж байгаа асуудлын нэг бол усны асуудал болчиход байна. Тэгэхээр магадгүй өнөөдөр одоо жишээ нь нөөцний үн ханш одоо ойрын хэдэн жил магадгүй ам дээрээсээ бид нар $85 $100 зарахыг ч үүсэхгүй. Доошоо буугаад бид нар $20 зарахыг ч үүсэхгүй. Энэ бол дэлхийн зах зээл дээр явж байгаа ашиг малтмалын түүхийдийн үнийг өсөлтөд уялдаж явдаг. Тийм учраас бид нар эдийн засгад хэлэх үүднээс зөвхөн мөчлөг багсан олборлолтын хэмжээгээр эдийн засгийнхаа одоо нөгөө агшилт одоо бууралтай явдаг ийм эдийн засгт олохгүй үүднээс эдийн засгийн объемыг суурийг хэлж өнөөдөр нүүрсэн дээр ихэд бид нар тогтвортойгоор магадгүй энэ одоо жишээ нь өнөөдөр $71 байж байгаа $50 болчихвол бид нар объемоо нэмчих хэрэгтэй. Тийм учраас бид нар төмөр зам хэрэгтэй. Тийм учраас биднэрт олборлолтын үйл ажиллагаа явуулах 30 жилээр нэмэгдүүлэх техник тоног төхөөрөмжийн шууд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Энэ үүднээс бид нар олон улсын хөрөнгөний бэйс дээр гарахыг зорж байгаа. Энийг хэн удирдах вэ гэдэг хамгийн чухал. Аль нэгэн улс төрийн байгууллагаас орсон хүн одоо бас төлөвлөн удирдах явах нь хэцүү байна. Энийг яг мэрэгчлийн улсууд олон улсын стандарт хүрсэн тэр уурхайн чиглэлийн эдийн засгийн уурхайн эдийн засгийн чиглэлийн хүн удирдаасаа гэж бодож байна. Энэ учраас бид нар олон улсын стандарт нийцсэн компани бий болох гэж байна. Ил тод байх ёстой, засаглал нь олон улсын стандарт хүрсэн байх ёстой. Шилэн байх ёстой юм гэж сонгож байгаа шүү дээ. Өнөөдөр яваад байгаа байдлаараа өнөөдөр борлуулалтын орлого 1 тэрбум байна гэх. Тэр андуу тушаа мэдээлж явж байгаа улсууд бас энийг сонсоосоо гэж бодож байна. 2 тэрбум шинхаа байхгүй. Шинхаа 5 толгой өгчгүй уусаа. Тийм байхгүй. Олон улсын хөрөнгөний бэлтгэрээс бид нар энэ хугацааныхаа үн ханшийг стратегийн түнш компаниуд нь ямар хүн баг. Би маа Япончууд, Солонгосчууд магад хятадын нэг одоо жишээ нь төмрийн үйлдвэр ч юм уу ийм стратегийн урт хугацаанд манай нүүрсийг хэрэглэх улсуудад орж ирээсэй гэж бодож байна. Бид нар зах зээл хэрэгтэй. За шалтгааны талаас нь тэр Монгол Улсын ерөнхий сайдын өгсөн өргө шиглэх хүрээнд 5 толгойн одоо тээврийг хийж байгаа аж ахуйн хувь иргэн хүмүүсийн эрүүл одоо аюулгүй орчинд амьдрах, аюулгүй орчинд одоо бас амрах ийм одоо асуудлын чиглэлээр үүрэг өгсөн Монгол Улсын өвлийн математикаас тодорхой санхүүжилтийн гараад ерөн тэр жолооч нарын одоо амрах байрны асуудлууд 5 толгойоос гарч байгаа зүйлээс хашуун спортын наадлын одоо хадны наадал одоо хоёр байршдаг бол сайн байх юм. Тодорхой бас мөнгө урсгал буюу санхүүгийн төлбөр хөгжлийн банкнд яг тодорхой урсгал цаасан. Энэтэй уялдаа тэр ажлууд нь төл одоо тогтсон. Одоо санхүүгийн төлбөрүүдийг ихэд өнгөрсөн засгийн газрын хурлын дээр ярьсан. Яг л шийдэж энэ ажлыг одоо хожим төлөвлөх хадуухай гэж тогтсон байгаа. За жолоочтой холбоотой асуудал ганцхан юм. Уурхайхан байхгүй дээ. Осол юуны талаар хөндлөлтийн талаар ер нь аваар авсан талаар энэ аюулгүй үйл ажиллагааны талаар хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар бүгд л тэр эко авсан гаргаж ирсэн. За.
асуултанд хариулъя. За яг галан замрын хувьд бол сая 12 сарын 6-ны өдөр бас тус компанид авцасрын механик ажилтай ийм боловсруучид бас үйлдвэрлэлийн ослогоо өнгөрсөн байгаа. Энэ маань өөрөө ер нь уулын салбарын өөрөө хүн салбар. Тэгээд тодорхой хэмжээ бас үйлдвэрлэлийн ослол тодорхой. Зарим тохиолдолд бас хөлбөмбөгийн аюулгүй ажиллагаа зөрчигдсөнтэй холбоотой гардаг юм асуулт байна. Яавны зүгээс бол энэ асуудал зохицоход нэгэн томоохон ажлуудыг бас зохион байгуулсан байгаа өнгөрсөн хугацаанд. Энэ юу гэж байгаа нөхөр ер нь уулын уурхай хөдөөж энэ эрх зүйн үйл ажиллагаалаас нь зохицуулалтыг бүрэн бүрэн хийж энэ асуудлуудыг бас шийдвэрлсэн байгаа. Энэ болохоор уурхай уулын болон бажуулалтын нөхөн зэрэг хаалтын журмын төслийг бол уулын хөндөөс үйлдвэрийн сайд байлуучаа ажлын сайдтай хамтран батлуулж мөрдүүлж гисэн байна. За уурхай уулын болон бажуулалт үйлдвэрийн ажилтныг хүлээж авах журмыг мөн уулын хөндөөдрийн сайдаар батлуулж энийг бүрдүүлж эхлүүлсэн байгаа. За бажуулалт тавьдаг шаардлага үйл ажиллагааг журмын мөн баталж мөрдүүлж эхэлсэн байгаа. За дэлхийн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн мөн засгийн газрын уралдааныг хэлтүүлж мөн батлуулж эхэлсэн байна. За ил уурхай аюулгүй нэгдсэн дүрмийн уулын хөндөөдрийн сайд хөлбөмбөгийн нийгмийн хамгаалалын сайдтай хамтсан туршаалыг баталж мөрдүүлж эхэлсэн байгаа. Ер нь үйл ажиллагааны салбарын үйл ажиллагааны талаас нь стандарт дөрвөн жимүүд бол сонгуул талаас нь бол шаардлага хэмжээнд яамны зүйлс хангалттай авч хэлж байгаа гэж хэлэх байна. Аварга замтай холбоотой асуудал удаа дараалан гарч байгаа. Энэ одоо хөдөлмөрийн аюулгүй байдал ер нь тэр уурхайн аюулгүй нөхцөл байдлаараас ажиллах хэрэгтэй гэдэг хадуу арга хэмжээ авах одоо ийм асуудлыг нь солио зөвлөхийн хурал болон одоо шуурхай дээр ярьж одоо энэ арга хэмжээг нь дараа авахар төлөвлөж байгаа. Ер нь аж ахуй нэгжүүд бас энэ зүйлийг ойлгох хэрэгтэй гэж байна. Ялангуяа хүнд хүний хүчин зүйлээс шалтгаалж байгаа зүйл технологийн горим алж байгаа зүйл олон одоо шалтгаан зүйлүүдээс болж одоо амар осол гарч байгаа. Жишээ нь одоо зарим уурхай дараалсан амар осол нөгөө урд шөнө нь одоо жишээ докторууд ундаа хэтрүүлэн хэрэглээд хөдөлмөрийн шалгуураа 50% татсан тохиолдол одоо бас гараад эндээс одоо хүний эрдэнэ түүний амнаас ирсэн тохиолдол байдаг. Энэ мэтлэн зүйлүүдээр ер нь хяналтаа сайжруулах ажлыг одоо мэрэгжлийн хяналтын ерөнхий газартай хамтарч хийх ёстой. Энэ дээр бол зөвхөн одоо уурхай яамны зүгээс бүрэн шийдвэр явж тэгвэл бид нар шуурхай арга хэмжээ аваад одоо олон асуудлуудыг газар дээр нь шуурхай шийдэх юм болцоо байдаг боловч төрийн үйл ажиллагаа заавал одоо бас орондоо үйлдэж нэгэндээ хяналт тавьж нэг нь одоо зөвшөөрлөж нөгөөх нь одоо хяналтаа шаардлага тавьдаг ийм одоо процедур одоо явц байдал юм байдаг учраас удаашралтай байдаг тийм бүтэц схем дээр байгаа гэх юм. Энийг бас манай хэллийнхэн болон алдарт бас зөв ойлгох хэрэгтэй. Бид нөө шуурхай арга хэмжээ авч нэг алтан замаар дээр удаа дараалан гарч байгаа хүний амнаас холбоо асуудал дээр шаардлагатай хэмжээг авна. За шатхууны талаар та бүгд товчхон мэдээлэл өгье. За 2019 оны 6 сараас хойш бол А92 автомобиль нь огт өсөөгүй байгаа. Одоогийн байдлаар сүүлийн 5 сар тогтвортой байна. За үүн бол үндсэндээ бол хил үн маань тогтвортой орж ирсэн. Хамгийн гол нь ам долларын ханш бол нэлээд өсөж байгаа та бүгд мэдж байгаа. Өмнө ам долларын ханш бол үүнд шууд нөлөөлнө. Одоогийн байдлаар 30 орчим төгрөгийн бол зүгээр бол гарч ирсэн байна. За 1 сар 12 сар бол 1 сард орж иж байгаа мэдээлэл шатхууны үн тогтвортой байна. Мөн бас уул ухаан хүнд үйлдвэрийн сайдаас өгсөн чиглэлийн дагуу бид нар эх жилээс 3 шат үе шат дарах хэмжээ авахаар одоо судалгааны ажил хийж байна. За нэг нь бол олон улсын бирж дэх санхүүгийн хийж буюу опшнс одоо хийхээр бол судалж байна. За хоёр дахь зүйл нь бол Улаанбаатар хот болон төвийн бүсээс эхлээд евро стандартын бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх. Энэ маань бол Улаанбаатар хотын хэмжээнд 200 гаруй шатхуун түгээх станцаас эхнээс нь бидний төвийн бүсийн 40 орчим шатхуун түгээх станцыг евро стандартын бүтээгдэхүүнээр нэвтрүүлнэ гэж. Энэ бол одоо агаарт гарч байгаа бохирдлыг хийвэл үхрийн хэмжээнд бол нөлөөлнө. За гурав дахь гол хүчин зүйл гэх юм бол эрхлээс өдрөө судалгаа хийж байгаа. Хөдөө орон нутаг болон одоо Улаанбаатар хотын үнийн шатхууны үнийн зүрэг бас багасгах, ойролцоо авчруулах, шатны үе шаттайгаар арга хэмжээ авч ажиллахаар хэрэгжүүлж байна. За баярлалаа.